Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол хүнс нь эрүүл мэнд болон амьдралын чанарт чухал нөлөө үзүүлдэг. Эрүүл зөв хооллох нь бүх хэлбэрийн шимт хичээлийн дутагдал ба илүүдэл тэдгээрээс үүдэлтэй халдварт болон халдварт бус өвчин эмгэгээс сэргийлэх гол суурь болдог байна. Гэвч бараг бүтээгдэхүүн хүнсний үйлдвэрлэл өргөн чөлөөтэй болсон өнөө үед иргэд хоол хүнсээ тохируулан хэрэглэх, зүй зохистой хооллох талаар мэдлэг мэдээлэл тутмаг байна. Ер нь баг хэрэгжилж байгаа мах бол ер нь төлхөө 100% үлгүүл иддэг болсон шүү дээ. Цагт бол голдоо нөгөө эсгэлэндөө юм их сайн гэж юм. Аарс буслахж уу, тараг уу те. Тэгээ дотор мах их сайн гэдэг шүү дээ. Голдуухан тэгээд нугатаа ганц нэг адын малын гид дотор малын гид дотортой хоол гэж. Эрүүл зөв хооллох нь хоол хүнсээ зөв сонгохоос эхлээд зөв цагт тодорхой хэмжээгээр тэнцвэртэй идэх гэсэн үг. Хаврын цагт хэрхэн хооллох талаар уламжлалт ангаах ухааны эмч энхүү зөвлөж байна. Хахир одоо ширэн уур амьсгал өвлийн улирлын одоо хүүтэнтэй тэрсэлдэж нэлээдгүй өөрчлөлтийг хүний биед оруулахын зэрэгцээ биеийг сольдож ядрах дархлааны системийн хямралд оролдог байна. Махны хорыг биеэс гадагшлуулж махан хоол буюу улаан эдэг арай багасгаж шарх хоол гэж нэрлэдэг. Үнд нь юу вэ гэвэл шартас, өрөм зөөхий, өвөл одоо идэх гэж нөөшилсөн нөгөө монголчуудын маань цагаан эдээнүүд үүнд ордог байгаа. За тэгээ өрөм тосоо самарсан сайхан агтай шаргал цайгаа уун, өрөм хайлмаг тосоо бас зохицуулан идэн эдгээр хоол нь хийг дарж биеийн элчийг үүсгэж тамир тэнхээ хэвийн байлгаснаар архаг хуучин өвчин хөдөлгөхгүй, хийн хямрахгүй, нойр гүйдэл ядаргаанд орохгүй байхад маш чухал хоол байдаг байгаа. Эрүүл тэнцвэртэй хооллолт гэдэг нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн, нүүрс ус, өөх тос, уураг, эслэг, амин дэм эрдэс байцуудын зохистой харьцааг хэлдэг. Өглөө унд уухгүй гарах, өдөр гадуур хооллох, орой хит хүнд хоол идэх зэрэг нь бие махбодод сөргөөр нөлөөлдөг. Мөн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөмжөөр хүүхэд болон насанд хүрэхсэд өдөрт 5-6 удаа баг багаар хооллох зарчмыг баримтлах нь зохистой гэжээ. Өөрөөр хэлбэл өдөрт үндсэн 3 хоол завсар хооронд нь 2-3 удаа жижиг зуурш хэлбэрээр хооллох нь хоногийн тэнцвэртэй хооллолт болдог байна. Ингэснээр бидний дархлаа дэмжигдэж эрүүл байх гол суурь тавигддаг.